Өглөөн нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь. Өргөн саруул тангимда үеийн олон шавнаран угтаад ингри дотн үгээр учран золгодог багш нар минь. Заасан хичээлэн зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод 100 жилийн түүхтээс сургуулийнхаа зузаан түүхийг тэдэл бижилсэн. Ууган сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 ард урсагдах алдар амжилтын эзэдийг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэдэл түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгчид. Аймгийн Орон сумын Монгол улсын анхны ерөнхий сайд төгсөгчийн намсрангийн нэрэмжид ерөнхий боловсролын 1-р сургууль үүсгэн байгуулагдсны түүхэн яруулдарт 100 жилд зориулан үзэгч таахны хүртэл болгож байгаа. 100 жилийн эрдмийг түгээгчид хөрөг одоо контент нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч таахны хүртэл болгоход бэлэн болж байна. За энэ удаагийн дугаарт маань Аймгийн Орон сумын аймгийн тэргүүний ерөнхий боловсролын 1-р сургуулийн удирдлага улам за багшаар олон жил одоо үр бүтээлтэй ажилласан. За Монгол улсын төрийн шагнал Хөдөлмөрийн гарааны улаан түвэн одонд ардын боловсролын тэргүүний ажилтан ойдын Цэдний жигч маань өргөдөн оролцож байна. За сайхан хаварж гинүү та. Сайхан хаварж байна. Сайхан хаварж гинүү. За сайхан хаварж байна. За юуны өмнө одоо төрлөг сургуулийнхаа түүх 100 жилийн энэ одоо нэвтрүүлгийн урилгыг авчиж өнөөдөр нэвтрүүлэгт орж байгаа таньдаа бас талархал бишүүлье. За баярлалаа. Баяртай байна. За тэгэхээр одоо бас хоёулаа нэвтрүүлгийнхаа хүрээнд одоо таны тууж өнгөрүүлсэн сайхан ажил амьдрал. За тэгээд одоо төрлөг сайхан сургууль, за тэр багш хэмээх сайхан одоо мэрэгжил, за шавнар гээд олон зүйлийн тулаар одоо сайхан яриа өрнүүлнэ. Тэгээд эхний одоо асуултаа таны одоо тэр сайхан төрсөн нутаг, төрүүж өсгсөн сайхан тэр хүмүүсийн талаар бас яриагаа эхлүүлье. Та бас хэдэн онд хаан төрсөн, за таны одоо эцэг хий хэн гэдэг хүн байсан гэд энэ талаар сайхан ярихгүй да. За би 1943 онд Аймгийн Батжи сумын улаан нуур гэдэг газар ирсэн. Миний эсхийг ойд өгдөг хүн байсан. За бол угаасаа мачин тийм хүн. Тэгээ бидний сургууль намд сурах тийм зорилготой байсан баг. Төрснүүдийн талаар ярихгүй те та бас ихээс хэдүүл байна. Тэгээд тухайн үеийн одоо бас нийгэм бол голцуул одоо бас малчин ангийнхан байсан. Тэгээд танаахан бол ерөнхийдөө бас энэ төрийн албанд сурах одоо боловсрол эзэмсэн одоо хүмүүс үт юм байлээ шүү дээ. Ингээд том дүү маань дондорж игдэм аа. Улсын уран сургуулийн 3 удаагийн аврах хүн. Алтан газрууданд хөдөлгөөний авааны улаан төвөдөнд ийм луг хүн байт юм аа. Барилт нь улсын сумын зан. Тэрний дараагаар ширний буу гэж мэсэн улсын аймгийн сумын зан юм шүү дээ. Тэр танд тийм ээ. Сайн ажил хийдэг байсан. Тэргүүний тийм мачин сайн хүн байсан шүү дээ. Тэрний дараагаар жагшингүй нэг эмэгтэй хөөхт бий. За тэр бас улсад гайгүй ажил явал хөөгдүүдийн сайн гайгүй явдаг. Энэ дараа Чимэцэрэн гэж би. Чимэцэрэн бол бас нэг хөтлөгөөнтэй ажил хөдөлмөр хөөцөлдөг тийм мэрэгчтэй хүн л дээ. Механик хөдөлгөөний сургууль механик инженерийн төгссөн. Тэр хүн бол амьдралдаа юуны саманд нэгдлийн орлого зарга компани захирал зэрэг ажлуудыг хийж байсан. Сургуулийн захирал бас ажиллаж. Сургуулийн захирал байсан тийм. Чимсэрэг өөхөн багш. За тэрний дараагаар даваасан бог гэж манай одоо энэ сууж байгаа дүү байна. Энэ мөн хөдөөж хүнтэй сургууль төгссөн. За уянга зочоод ажил эхлүүлсэн 8 шумуу хийсэн. Өдөртөх албан тушаал томилгодод шинжлэх байжсэн ийм хүн. За хүүхдүүд нь бас сурлаг урлаг сайтай ийм хүүхдүүдтэй. За хүүхдүүдээ авгаан иймч ороодлоо гэдэг. Ширэг үнсэн гэднэг дүү. За ширэг үнсэн бол Осоо ажил яагаад аваа хөөхтэн сайн амьдрал ажил нүс бүтээвэл явдаг ийм л сайн залуу байгаа юм. Би зөвхөн дүүнэр юм бол их хүндэл хайрлж бодъё. Бид нар бол их өнөр өтгөн олвол одоо олон хөөхтэй ойд өгөн гэсэн ийм одоо нэр алдартай. Манай ээж минь одоо их ажилсаг одоо майлч одоо ярахаа их гүжирм иршүүл ийм сайхан одоо хүн байсан да одоо тэгээд одоо бас бурхны оронд байгаа. Манай аа болохтон зэрэг ойд үгээд одоо их сайхан одоо их гүндүүгүү ийм хүн байсан. Тухайн үед одоо жин тээжсэн, чанчгүй хүртэл явж байсан. За 8 арилжаа хийдэг олон сайхан малтай. Манайх бол одоо социализм үед бол
5 хушуун бол одоо тавуула тиймээ хүртэл байдаг байсан. Тэгээ ийм одоо сайхан удамтай судартай улсууд байгаа юм да. Хүүхэд насаа нэг та дурсаад ус ярихгүй. Хүүхэд одоо ахуй насндаа сэдэн жинчиг гэж төгөөд одоо ямар хүүхэд бай мэдээж одоо сурлаг хөдөлмөрөөр тэргүүлдэг байсан гэдээ болсон. Тэгээд одоо сайхан хүүхэд нас бага одоо боловсруулалтынхаа талаар бас ярихгүй юу тийм ээ? 1943 он төсөн байгаа юм. Тэгээд 51 онд Удаанам гэж одоо манайхны батлын дээд биений сургууль бай. Тэнцгийн сургуулийн 1-р анги зээлсэн орсон. Тэгээ 1-р анги зээлсэн ороод тэнцгийн хөөгчүүдтэй хамтарч 4 жил сургууль 4-р анги төгссөн л дээ. За тэгээд тэнцээ багт бол би бас тэмдэглэлтэй тийм төгсгөлтэй үйлдэл их болдог байсан. Манай ангийнхан янз бүрийн ургамал түүх ямартай явна. Янз бүрийн юм суулуулна. Тэр үеийн Оросууд нэг бахан шинжилгээ хийж явдаг байсан шүү дээ. Тэгээд тэр шинжилгээ хийж байгаа Оросуудтай чинь бид нар ашиг уулзаад тэднээс юм шалгаагаад тэднэр бидэнд юм өгөөд их л сайхан байдаг байлаа. Тэгэл 4-р анги төгсөж бид нар 21-өөд 4-р анги төгссөн бүх хүүхдүүд хоорондоо ярилцж байгаад Улаанамд дээдлийн уян гэдэг батлын дээс Улаанам гэж байгаа шүү дээ. Тэрний дэнд нэг жижиг хөргөн наад маяг юм хийсэн манай ангийнхан багштайгаа соргоцон гэж манай ангийн багш байсан. Тэгээд тэнцээ хийгээд уралдаад барилдаад их сайхан тийм баяр маяг юм хийжсэн. 4-р анги төгссөн да. Тэгээд 4-р анги төгсөөл би уян руу орж ирсэн. Уян 7 жил суралцсан. Уян 7 жилийг төгсөөд хожигтой 10 жил татсан. Хожигтой 10 жилийн 10-р ангийг төгсөөд хожигтой 10 жил 10-р анги бонсны төнтэй төгссөн л дээ. Тэгээд улсын багшийн дээс сургууль Монгол орон зохиолын ангид орж суралцсан. Тэгээд орон зохиолын Монгол орон зохиолын ангийн онцлогтой алтан медальтай төгсөө. Яг нэг сөгтөг жил юу ховдын багшийн дээс сургуулийг нэвтсэн байсан. Тэгээд зорсон хороо намайг ховдын дээс сургууль багшаар хуваарсан. Тэнд очиж надад хуваарахгүй. Тэгээд би явтаа гарч яваад яхаа ингэж олон жижиг үнс яасан гоо гэж нэг сансан гэж мэдхгүй. Тэгээд манайхан татгалцсан би татгалцсан. Тэгээд би яваагүй. Анх одоо хаанаас хийж одоо бас ажлын гаргаа хэлжсэн тэр талаар авч ярихгүй тийм. Тэ. Би батлын баг сургууль багшаар очиж байсан. Батлын Улаанамын баг сургууль. Тэнцээ 4 жил багшиж байгаад уян руу орж ирсэн. Уян жилд орж ирээд уян 7 жил багшилсан. Уян 7 жилд хэдэн жил багшиж байгаад хожирт руу хожиртын 10 жилд багшаар очсон. Хожиртын 10 жилд Монгол орон зохиолын багшаар ажилласан. Тэрнийхэн дараагаар улсын багшийн дээд сургуулийн Монгол орон зохиолын ангийг төгсөөд хожиртод мөрөж багшлаад, Батлын багшлаад, Сантад багшлаад тэрнийхэн дараагаар үлдээч 10 жил намайг захирлаар тавьсан. Босролын хөтс. Тэгээд хойч нэг томилоогоор яваад идэг байсан. Дандаа томилгоо тэгээс нэг дөрөв байхгүй л дээ. Уянгийн сургуульд одоо багшилж байхад анх одоо багшилж байхад тухайн үед одоо ямар хүн одоо судралгаар нь байж за ямар багш нартай бас бүр зэрэгчиж одоо хамт ажиллаж байсан. Тэр сайхан дурсамжаас нэг яриа. За уянгийн сургуульд багшлахаар ирэхэд олон сайхан багш нар байсан. Батуул гэж багш байлаа, Үзээ Удрах гэж багш байлаа, Дондов гэж багш байлаа. Туу хөгжмийн багш Дондов байсан шүү дээ. За тэгэл тийм багш нар байсан да. За тэгэл Үзээ Удрах гэж байсан. Үзээ Удрахын 5 хэсгийн багш байлаа. За тийм асуудлын хотлоо ирэхэд байжсэн да. Манай багш чинь одоо олон газар, олон суманд одоо бас багшилсан. За тэгээ багшлах хугацаанд бас өөрийнхөө мэрэгчлэрээ бас чанартай сургуультыг явуулж олон одоо шилдэг хүүхдүүдийг төрүүлэн гаргаж олон хүмүүсийг одоо бас ажилтай амьдралтай энэ одоо бас Монгол улсын одоо хөгжилд хувь нэмрээ оруулах тэр боломжийг одоо бас олгосон юм шүү дээ. Тэгээд энэ талаар ярихгүй таныг бас хожиртод бас мундаг анги төгсгсөн чанартай гэж дуулсан уянгад одоо бас олон одоо бас мянган олон одоо 10 сайн шимбрийг төрүүлж аргасан гэж дуулсан юм байна. Энэ талаар бас нэг яриул тийм. Тэгээ энэ багшлах хугацаанд бол бас хүүхдүүдтэй ойр дотн ажиллаж тэдний сурлаг
уран авиацийн хөгжүүлэх юмсан гэж бодож байлаа болохоор дээш нь дэмжиж ингэж олон жил ажилласан. Шагнал юм ууршуулах гал оруулах гал ингээл тэрний ачаа яваад хөөхд бол надад их сайн байдаг гэсэн. Хожиртын 10 жилийн тэр нэг хэдэн хөөхд сайн хөөхд 10 дугаар төгссөн. Би за төгссөн. Хожиртын 10 жилийн 8 дугаар төгсгөөд аймагт очсон хөөхдүүдээс 10 хөөхд очсон манай анги 8 төгссөн. Тэр хөөхдүүдээс 7 гадаад ихтэй сурлахаар тамсаж явсан байгаа. Тийм сурлах сайтай хөөхдөд байсан. Тэрний нэг нь бол залаа болоо та нар мэднэ. Тэр ч юм бол манай анги шав байгаа юм да. Тэгээд баатриг гэж өрөмөн сурж байсан. Залаа бол байгаа юм. Жигмэт гэж байсан төлөөлсөн шүү дээ. Тэр чинь миний шав шөөж. Монголын уран зохиолын багшаас гадна орос хэлний багш хийжсэн үү? Тухайд янзбүрийн багш хийжсэн. Орос хэл зааж байсан, монгол хэл зааж байсан, түүхний юм зааж байсан. Тэрийг багшны хөлзөө байхгүй гэсэн. Заалгаж байсан баг. Арай математик заагаагүй. Орос хэлний мэдлэг бол одоо тухайн үед бол миний мэдхээр ер нь одоо багш нар ярьдаг. Одоо Зэдэн Жанчивчиг орсоор сайн ярьдаг хүн гэж одоо байдгүй байсан. Тэгээ трийг ашиглаад одоо Оросын одоо телевизээр одоо Оросын сонин сэтгүүл одоо маш их захиалдаг. Тэр Огнёк гэдэг одоо хуруу зузаан шахуу тийм жижигхэн одоо өнгө зурагтаар юугаар гардаг. Одоо бүх талын мэдээлэл байдаг. Би тэр Огнёк сэтгүүлийг одоо уншиж байгаад бараг одоо хагас ухс бараг одоо нэг уншаад ойлгодоо хүртэл одоо болж байсан. Тэрийг үл ерөөсөө ингээл Ишкамд нь дугаараар нь байж байгаа. За тэгэл одоо тэр Оросын одоо бусад одоо сонин сэтгүүлүүдийг бүгдийг захиалдаг. Тэр одоо эрүүл мэндийн Оросын здравый гээл эрүүл мэндийн сэтгүүл тэр одоо наук гэж ийзэн гээл шинэ ухаан талаа талын мэдээлэл гардаг. Түүх нийгмийн одоо мэдээлэл гардаг. Тэгээд ийм одоо сэтгүүлүүдийг бүгдийг мэдхгүй тэр үед бол одоо тэр Эрдэнэ бэлгэр хөл нийгэмлэгээр байсан юм уу? Одоо бодоход тэр одоо шууд муудангаар ирдэг байсан юм уу? Тэр сэтгүүлийг бол одоо маш ажигл тэрийгээр одоо хүүхдүүдэд одоо хичээл сургалтандаа хэрэгэлдэг. Сум орон нутгийн одоо хүмүүсийг соён гээрүүлэхэд тэрийг их ашигладаг. Ийм одоо байсныг одоо би одоо маш их тод одоо санаж байна. Ажлын хугацаанд бас одоо соён гээрүүлэх одоо зүйлүүдийг олон удаа хийсэн. За тэгээ бас энэ тухайн үед гардаг сонин сэтгүүлийн бас идэвхтэн сурвалжлагч сэтгүүлчээр ажиллаж исэн ийм түүхтэй юм байлаа ш. Тэгээ та тэр одоо сайхан дурсамж тэр түүхээсээ бас ажлуудаас нэг ярихгүй тий. Тэгээд багшлах хугацаанд бол хүүхдүүдийн тухай сургуулийн тухай сумарныхаа тухай болохоор сонин бодод мэдээ юм бичдэг байсан. Тэгээд 3 дөмөн хүрийн баяр гэж уянгад болсон шүү дээ. 3 дөмөн сарлагын баяр гэж. Энэ баяраа илэрхийлдэг юм би хүүхдүүдийн илэрхийлтний үгийг бичиж ингэж оруулдаг байсан. Тэгээд хаал юу бол пионерын саний 50 жил ойгол боллоо. 50 жил ойд нь сонин гарга гэж цаанаас нь төгсөн. Тэр сонингийн би пионер хөдөлгөөн санааг нөгөө нь бачиж сураад ингээд пионерын саний 50 жил ойд би тэр юу болсон сонин 3 дугаар байранд ороод шангалаад гисэн. Тэгээд соёл нөхөрлөлийн анги гэдэг нэг юм юуснаг байгуулдаг байсан юм аа. Нэг зүгээр соёл нөхөрлөлийн ангид тэрний үндсэндээ манай ангич бол сурлагын спорт агуулга гэсэн цад хэмжээг аваад явдаг байлаа. Баталцын сургуульд байхдаа уянгын сургуульд байхдаа соёл нөхөрлөлийн анги хамт олон гэдгийг байгуулаад нэг зүгээр мандат сал мандатыг олгуулдаг байсан. Баталцын сургуульд уянгын сургуульд байхдаа хөдөлмөр амралтын туслан гэдгийг байгуулсан. Тэндээ хүүхдүүдээ аваач сургаад өнөө мал саагаад хоймол саагаад өчнөөс аваа тэгээд хөдөлмөр мэргэжил эзэмшүүлж гэсэн үг. Зэдэн Жанчив багш чинь бас гэрүүлийн багш шүү дээ. Тийм ээ одоо манай бүрэмсрэн багш гэж бас боловсролын салбарт бас 30 жил одоо хөдөлмөрийг одоо зориулсан юм байгаа. Тэгээд бас ханыхаа талаар бас гэрүүлийн багш байхын талаар бас нэг сайхан ярихгүй да. Гэрүүлийн багш үнэтэйг манай хөшин багш юм төөхөс зэн багш юм байна. Би бол Монголын уран зохиолын багш юм шүү дээ. Тэгээд манайхаас бол толгой хөөхд төрсний бүгд ихтэй сургууль төгссөн. Мөн таман Батболд. Тэгээд дулуумсран Батчаргал. Бямба. Тэгээд Ширүү. Тэгээд Авцэрэн. Шавтарсүрэн. Ингээд долоо хөөхд
янзураач дэвлэгдэнэ. Тэр үлээр багшаа гонцлогоо сайхан тахад дандаа хөөгтүүдийн тухай ярина. Хөөгтөө яаж хүмүүжүүлэх вэ гэдэг ярина. Тэгээд дандаа мэдгэмэрчлээ дэвшүүлэх, сугамжуулах хойно онцлогоо яагаралцах галингалэрийн шүдэ надад хөөгт хүмүүжүүлэх тухай ярина. Тэгээд хэмнэрийн тухай ярина. Тэдний хэрэг сайн хөөгчүүд хэрэг нэгдээ зурвал оруулах юмсан. Чидим гэрээ чидим үү, бидим гэрээ чидим үү. Надад хөөгтийн төлөө яриа хөөрөтөл байна. Би 1953 онд Уян сумын нарийн гэдэг газар төрсөө. Би ихээс 11 үлээ. Тэ. Манай аав хоёр бол 9 хүүхэд айлтгсөө. Миний өргөж усаа лам хүн байсан. Ичмэн өндөр настай бас нэг хүн байсан. Ингээд манайх хайрхан толооны доод бие рүү хоолд хорхойд 35 гүн нарийн гэдэгт нутгалж байсан. Бага насуу тэнцээ өнгөрөөсөө. Тэг. Намайг бага наснд одоо хамгийн их 2 настай хүнтэй намайг одоо айр хадамжаар жисэн хүн бол Цэдэн Дамба гэдэг намын дараа насаараа хийсэн хүн байсан. Энэ бид гурван амьдралтууд мартагдахгүй сайхан тусалцаа үзүүлж, сургаж, хүмүүжүүлж тэгж байсан. Бага нас маань явтаа одоо эрхийг сурахаар бэрхийг сурах дандаа хайрладаг байсан учраас хан ямаа хорог хариулна, өглөөр тусаж, өнөө нэвлэгэн, мог жимс түүн Тиймэрхүү маргадаг гэсэн төж махан хаад бид нэр өдөгдгөө байсан. Дандаа ундаа таргуу. Тэгээд авж мэддэг сургадаг байсан. Тэрний аж 30 байдаг бахта манайхөө 2 жигтүүлээс өөр босд нь гайвэ. За баг сургууль одоо сургууль хаана одоо сурж байсан та? За баг сургууль манайх тэр доороос нүүж ирээ тархтын баг сургууль дахиад суралцж байсан. Тархтын баг сургууль 61 онд ороод дуута багш гэдэгт ангид ороод тэгээд Цэдэн Дамбахыда сууж ирсэн. Тэр үед манай ах маань сургуулийн захирал тэгээд дараа намын дарга байсан. Тэ. Тэгэж байлаа манайхөө. Тэгээд уянгод дөрөв төгссөн хүмүүсийг уянгод өгдөг байсан. Тэгээ ах маань хөөцөлдөөд одоо 2 ядарсан хүнтэй манай өрг шийж явах донор дандаа аймагт байсан учраас аймгийн 10 жилд очиж суралцсан. Багш мэрэгжлийг одоо хэдэн онд одоо эзэмссэн? Яагаад одоо багш болсон тийм ээ? Тэр одоо он цаг үе, тэр одоо түүхээс ярил. Багшууд одоо манайхан удман даяарн багш байсан. Тэгээд настай улсуудууд дандаа надад сургаал хайрал би настангуудаар ирдэг байсан учраас би ер нь түүх нийгмийн хавийн түүхийн талд юмыг сонирхоод одоо уянга өндөр насны тэр дамдан дээр зугаач байт юм манайд ирж дандаа бид нарт тэр гоё өөх түүхийг өвгчүүлэх ярьдаг. Тийм байсан учраас би ерөөсө түүхийн ангийг сонирхоод ерөөсөн түүхийн багш болъё доо гэж бодож ирсэн. Тэгээд 71 онд дараб төгсөөд багшийн дэд сургуулийн түүхний ангид орсон. Тэгээ 3 дугаар курстойход ам маань насураад ичмэн одоо ганцаараа тэг би 13 одоо 3 дугаар курсээс яхад боловсролын дарга байсан дорж өгш. За миний хүү одоо яхавтаа одоо ингээд төрөд ирсэн юм болж яг би шамаг мэддэг хавьд ангидаж ясна хавьд чи уянган сургууль багш дээ. Багангийн багшил болон шүү. Чи тэгээд хойшхоо өөрөө мэдэрээ. Ингээд зэгчээсэн. Тэгээд уянган сургууль 75 онд одоо 3 дугаар курсээс очоод тэгээ багангийн багш болсон. Тэгээ багангийн багш болоод арга зүй айлдагийн манд бас би чинь дутагдaltaй шүү дээ оюутан байсан хүн чинь. Тийм тэр үед лагсран багш төгсүүлж байсан. 7 дугаар лагсран хад арангаан багшийн сургууль төгсөөд тэгээд тэр сургуульд ирсэн. Тэгээд надад бол одоо багангийн багшд ийм байд уншиж цугцуулт ингэдэг байсан. Тэгээд тийм төвхтэй багангийн багш болж гараагаа эхлээд хөөрхөн бондис хөөрхөн хүүхдүүдтэй ажилласан. Тухайн үеийн багш нар чинь тэгээс олон газар төвлөрөлтөй багшилдаг байсан. Тэгээд хаана багшлаа. Тэгээд би чинь нарийн тэл багшилж байсан. Үлжитэд цамтад тэгээд баруун баяулан гэж ерөөсөө яваг багтаргүй.
Тэгээд нэг намар болно. Нэг 30-д можахан бургер ачаад мэжигээ дагуулаад тэгээд явна. За одоо явжээ гэд мө там баах маань дэгдэг байсан. Тий. Одоо яваад ахаас. Тэгээд энэ хүнтэй амьдралаа холбоод тэгээд аюулаа багш юм чи явтаа. Тэгээд ойр тогтохгүй ажил хийгээд ингээд яваад. Тиймэрхүү байдаа мэнийхүү. Сайдын сэтгэлээрээ хүүхэд шиг болсоо хайрын цангаараа бусдын хайрыг болоосаа нэгнэгт зүгээр би өвдөлгийн эцэн та нэгэн хүн та миний багшаа. Бидний одоо баг насуул одоо бас л яг л тэр тухайн үеийн хүүхдүүдийн одоо баг настай адилхан гөржсөн өгүүлбэр нь одоо сумандаа сайхан сумын төвдөрөө зунд нь одоо лагерт ингэж ажил одоо лагерт амраал үнэ малгай саагаал тугал төхрийн ханаас өцөлдсөн яг л тийм сайхан үе байсан. За ингээд одоо би энэ дотроос бол би бол байлын том охин одоо ихэд бол бас аавараа маш их багтдаг. За аав маань болохоор одоо ганц сургууль хүмүүжүүлэгч биш. Одоо тэр үеийн орчуулагч, тэр үеийн одоо тэгээд эрүүл мэндийн боловсролыг хүмүүст олгодог. Өөрөө одоо тэр эрүүл зүйн хооллолтыг бол одоо миний бүр бага наснаас л одоо ингээд яг хийдэг байсан нь бол одоо яг одоо би ийм эмнэлгийн мэргэжил эзэмшсэн юм учраас одоо тэгээд аав одоо хар нэг залуу байхад ямар гоё зүйн хооллолттой, ямар эрүүл чирэг өөрөө өөртөө болоод бусдад ямар их нөлөөтэй юм байсан гэсэн нь бол одоо ингээд харагддаг. Тэгэл нэг удаа одоо тэрний одоо нэг жишээ нь гэтэл манай аав чинь нэг цагаан маг өмчил гадаа ингээл гимнастик хийгээл харна би. Аавыгаа за аав болооч манай ангийнхан шоол нь соном өгөөч гэл гадаа нэг гимнастик хийгээд дахин гэл шоолж байсан. Одоо ингээл бодохдоо манай аав тэр үедэл ер нь тий одоо тэг хөдөлгөөнтэй хөдөлмөрч тэгээд тийм эрүүл одоо чирэг тийм мундаг хүн байсан нь бол одоо ингээд өнөөдөр л харагдаж байгаа. Миний эмнэлгийн мэргэжлийг эзэмшигт бол манай аавын төлөө бол бас маш их байсан. Манай аав чинь ер нь бид нарыг бол нэг эмээр эмчилтгүй байсан шүү. Бид нар ханаа төрлөө гэхэд манай аав чинь бангийн одоо бангийн гаруй найруулад өгчин ажицгалдлаа гэж зүтийн толгой найруулад өгчин одоо л хамт аавтайгаа ингээл уул мотор явуулчих аавч ерөөсөө энэ чинь юм сайн тэр чинь тийм юм сайн гэл ингээд ер нь бид нарт ингээд бүр харна ялгаар нь ойлголцсон. Бараг бид нар багтаа бол нэг хэм мэргэжлээс өстө байгаагүй. Биднэрт боловсролыг олгосон, биднэрт гэрийн хүмүүжлийг олгосон, биднэрт төлөвшлийг олгосон. Бид нарыг одоо хүмүүсийн нүдэн дээр ингээд хүн шиг амьдрах юм сэтгэлийн дэм уур ухаан хатан одоо хаан хатан ухааныг олгосон ээж авдаа маш их баярлж авдаг ийм хүмүүсийн гэр бүл төсөж төрсөндөө би туйлын баяртай байлаа. За аав маань бол багадаа нь бол маш сэргэлэн цовоо тэгээд их хаттай, оюуны потенциал сайтай, их сурлагатай хүүхэд байсан гэж ах дүү нар нь бол ярьдаг. Энэний нэг жишээ нь ч гэхэд аав маань Оросд бас 3 жил суралцж байсан. Энэ суралцах хугацаанд нь бол орос хэлийг бол ус цас шиг ингэж дүүдлээд дараа нь энэ улсын багшийн их сургуулийг бол алтан медальтай улаан дипломтой төгссөн цөөхөн хэдэн оюутнуудын бас нэг нь болсон байгаа. Тэгээ хойч Улаанбаатар улсын багшийн их сургууль руу оронгууд чинь хүнд итгэлийн самбар дээр бол хэдэн жил гэсэн аавын нэрвэл ингээд хүнд итгэлийн самбар хадаастай байдаг гэсэн. Бүр хөвгт бидний хувьд бол нэлээ бахархалтай зүйл юм аа. 1995 онд одоо төгс багш маань аав маань одоо ингээд гандан тэгшлийн хийдий Улаанбаатар хотод гандан тэгшлийн хажууд бурхан бүтээдэг сургууль байна. За энэ сургуульд одоо явах уу гэд. Тэгээ би найзтайгаа энэ Улаанбаатар хотод анх удаа ирээд энэ бурхан багш гэдэг сайхан хүнтэйгээ анх удаа очирсан юм аа. За энэ сайхан багштайгаа уулзраад энэ бурханы шашны их 5 ухааны нэг энэ урлагын ухаан гэдэг энэ сайхан чиглэлээр шүтэн зураг, шүтэн баримл, зээгт наамал гих мэтчлийн чиглэлээр суралцаж мөн урлагийн чиглэлээр суралцахаас гадна бол одоо түүнд холбогдох ном судрууд
Тэ одоо тэр судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээний ажил энэ ажил дээр бол ингэж суралцаад 7 жил суралцаа төгссөн юм байна. Энэ их суралцж байгаа хугацаанд бол одоо нэлээд багшийнхаа чанга хатуу дэгдор бол суралцсан. Бид нар бол одоо 40-50 хүүхэд анх удаа ингэж суралцах гээд орж явахд бол 7 хүүхэд төгссөн байгаа. Ингээд төгснөхийн дараа бол одоо энэ бурхан багшийнхаа доор шүтээ урлаачаар ажиллаад, багшаар ажиллаад, дараа нь дэд захиралаар нь хүртэл энэ багшийнхаа үйл хэрэгт ажилласан. Энэ ажиллаж байгаа хугацаанд одоо багшийн томоохон юм сайхан уран бүтээлүүд, том төсөл хөтөлбөрүүд, эрдэм шинжилгээний хурал, ном тохимол гэдэг бүхэл үйл ажиллагаанд нь бол одоо өөрийн чадах ядгаараа ингээд тусалцаж ирсэн. За энэ сайхан суралцаж ажиллаж авах хугацаанд бол манай аав маань бол одоо багштай бол маш их холбоотой байсан юм лээ. Уцаар ярьж, хоорондоо уцаар ярьж. Одоо манай хүү их багаасаа ингээд сурж байгаа шүү. Та маань одоо ингээд сайхан тусал дэмжиж байгаарай гэд. Багшд бол их цагтаг байсан юм лээ. Сүүлд багш надад хэлсэн шүү дээ. Танаа авч одоо наваг бол чамааг бол одоо надад хүлээлгээд өгцөө. Одоо би чиний аав шүү гэж бүр багш хүртэл хэлж ирсэн байгаа юм. Тийм учраас аав маань нэлээд бас санаа зовж анхаарал тавьдаг байсан юм шиг байна. Тэгээ аавын бас нэг захиас байдаг юм аа. За багшийнхаа итгэлийг юусаа алдаж болохгүй шүү. Олон хүний хүнтэй ажиллана, олон хүнтэй одоо ингээд мөр зэрэгцэж ажиллаж байгаа найз нөхөд хамт олон. За эдрийг нэлээд хүндэлж явдгийн шүү. Итгэлийг алдаж болдго юм шүү. Сайн ажиллаж байгаарай, хичээж байгаарай гэж өргөл цагтдаг байсан. Бид нар чинь 10 оноос хойш манай бурхан багш маань одоо агалгийн эдгээ сайхан байгуулад. Тэгээ агалгийн эд байгуулахдаа энд байсан сургуулаа одоо шамнартаа үлдээсэн юм байна. Энэ сайхан тэр сургуулийг нь бол миний бие одоо өвлөн аваад одоо ингээ багшийнхаа өвөл хэрэг болон захиас тий ийм сайхан шашны одоо энэ шашны соёлын урлаг гэдэг чинь асар гайхамшигтай. Одоо Монголын жинхэнэ дархлаа болж байгаа энэ урлаг бол шашны урлаг байгаа. Одоо энэ музейудаар байж байгаа хуучны бурхан шүтэн одоо гадны хүмүүст үзүүлж байгаа нүүр царай бол жинхэнэ энэ шашны урлагаар л бид нар одоо энэ Монголын энэ сайхан соёлыг бол ингээ уламжлуулж шít, дамжуулж байна. Энэ сайхан өвөг дээдсийн минь шүтээж ирсэн энэ сайхан урлаг, энэ сайхан сургалтын минь ингээ хүлээж аваад маш том хариуцлагатай ажилтнаар ингээд миний бие ингээд ажиллаж байгаа. Үүнээс хойш бол одоо би багшийнхаа ачийг хариулахаар, аав ээжийнхаа ачийг өчүүхэн ч гэсэн хариулахаар, тий нутаг орныхоо нэрийг гаргахын тулд, ах дүүсийнхээ ачийг хариулахын тулд одоо 10 оноос хойш өдний хүртэл агалгийн эдийн анхлан бүтээн байгуулсан тэр сүм, дугун, суурах, бурхан шүтээнд бүгдэнд нь гар бие оролцож одоо 100 болгон одоо шамнартайгаа очиж дадлага ажил хийж ингээд сайхан хамаг олонний ачийг хариулахаар ингээд зорж одоо ингээд ажиллаж байгаа. Ээж минь бол бас л миний хойноос байнга л сүүгээ өргөдөг, залбирдаг бас энэ хүмүүсийн хамгийн дотны хүмүүсийн минь эрхэм хүмүүсийн нэг шүү дээ. Тэм ч аав ээжийнхээ энэ сайхан итгэл найдварыг нь хадгалж үлдэх гээд бас ингээ хичээж байгаа. За манай аав маань бас багш байсан, ээж маань бас багш байсан. Уянгийн сургуульд багшилдаг байсан. Олон сайхан ийм сайхан шавнартай. Ээж минь бол бас багшилж байгаа хугацаанд нь бол сурагчдад нь бол нэлээд нэр хүндтэй. Сурагчдаа их хайрладаг тийм хүн байсан. Би багадаа бас санаж байна. Ээж минь сурагчид одоо ангийнх нь хүүхдүүд ирээд манай гэрт одоо нэлээд их тусалдаг байсан. Сагаан сарын одоо ажил одоо төлөөмө таглах гэдэг ч юм уу. Энэ ажилд бол нэлээд их идэвхтэй ажиллаж, сагаан хоолчаал, унтчаал, хончоол явдаг байсан. Манай ээж чинь сүүлийн үед одоо их ном их уншиж байгаа. Тэ. Хэрэн жагаа аав ээжээр минь шашны номд бол нэлээд болсон шүү дээ. Манай аав чинь лам болсон. Одоо би ч өөрөө шашны тийм урлагийн хүн болсон болохоор хоёр өгшнөө ч юм уу одоо ингээд бид чинь шашны урлаг талдаа бол нэлээд шашны ном талдаа бол нэлээд ойр хүмүүс. Тий. За тэгээ манай ах эгч нар байна. Манай том ах маань одоо тэгэл Уянган нутагтаа сайхан бизнес эрхлэлд ажиллаж байна. Тий. Манайхан дотоос одоо ганц багш байгаа. Яг аав ээжийн мэргэжлийг өвлсөн одоо Бямсран гэдэг одоо дундх манай дээдлийн хичээлтэй энэ багш байна. За тэгээд 3 дахь үеийн бас нэг багш нар бас бий.
Манай одоо хамгийн томхын хүүхдний Пөрөв Дулгар гээд энэ мэн одоо уянган сумд багшилж байна. Ингээр одоо 3 үеийн багш нар бас ингээд нэг дор бас цуглчаад байгаа юм. Энд бас би дотроо баярлж явдیں۔ Багш маань өнөөдөр бас нутагтаа ирж байна. Тэгээд төрлөг сайхан нутаг, оюун нутгийнхаа талаар бас бодж өгдөг зүйлээ бас хэлэхгүй юу тийм. Тэгээ. За манай оюун нутаг гэдэг бол ой модтой, уран молостой дихтэйгэн сайхан хангаа байгаамаа. За манай оюун сан бол яг хөтэ аршаан устай, ам болгон аршаантай, сайхан гол устай, өндөө сайхан хайрын нутагтай ийм газар нутаг байгаа юм. 8 нуур гэдэг гадаа сайхан газар бий. Тэнцээ 8 нуур байдаг. Тэнд хүмүүсээ их очдог. Шоронгон улаан зохио гэдэг өндөө сайхан сүрлэг тийм сахад зохио байдаг. Тэр хүмүүсээ бас гадна тасны утсыг хөөцдөг. Оюун бол аршаан ам болгон аршаантай. Гитурын аршаан гэдэг сайхан аршаан бий. Хаалгын 404-ийн таардаг гэдэг ингэж ярьдаг. Тийм сайхан аршаан байдаг. Тэнд хүмүүсээ их очиж сувилуулдаг ордог. Чи одоо энэ Өврангай аймгийн уян суманд одоо усны холбоо гэж байгуулж за одоо хурал ном эхлүүлж байсан ийм түүхтэй. Тэгээ тэр түүхээс тэр одоо сайхан зүйлээсээ ярихгүй та. Ерөөсөн хэдэн багш нар хоорондоо яриад энэ уянга дээрсэн хийж байгууд буян ном хурал бий болгоё гэж ингэж ярьж хоорондоо ярьж байгаад энэ дээр бол хэдэн багш байсан. Шээлэгмаа дарга байсан манай сумын дарга байсан. Шээлэгмаа дарга тэгээ Батуул Үлзий Батрах Дондов Дасцав дам би энэ бид хэд хоорондоо нийж яваад хоорондоо ярьж байгаад хорноо яаж хийх вэ хаана ямар юу хэрэгтэй хаана ямар устай холбоо барих вэ гэдэг ярьж хөрж байгаад Дасцав байсан дотор бид нар тэнд байдаг байсан юм хорноо хийдэг байсан. Тэгээ хангшуулан хошооны бүх дасгал дарга нарт цагт махтал бичээд ламнараа ингэж хурал хурах гэж байгаа ингэж улсууд оролцуулаарай гэж. Эхлээд нэг айлын жижиг байсан намаа хурал их гэж хурсан. Тэр хурлыг нь би нээж оюунгийн одоо дарга нар өмсөж ирсэн цаашид бүгдээр оролцоо. Тэгээд энэ чанаа 7 хоног хурчаад энэ чагаа энэ хуралдаа ирж энэ чагаа хурал хурах болсон юм аа. Нэг юм буянтай ажил бидний хийжсэн юм аа. Тэсээс хойш бид нэр энэ төгс гэдэг ламад ирсэн харис одоо бид нар одоо ингэж хурал цуглаа юм байгуулчлаа. Одоо китэл ихлэх сагуулж байна. Бидний зандаа багш нар л да. Тийм учраас бол бид нэр ажлаа бодох хэрэгтэй байдаг. Төгсөд ажлаа хариуцуулаад төгс ажил харьцаж албаар аваад тэгээд залуу лам нарыг чийбэл залуу хүүхдүүдэд чи ном заа төгсөө. Тэгээд төгсний хэдэн хүүхдүүдэд ном зааж лам нараа бэлтгэл сургасан. Ийм л төгсөө.
хийдэг анхудаа санаашилсан хүндээ би ч 90 оны 4 сард энэ би ч хөдөө малчин байсан хүн тэгээ орж ирэл асины гандан хийдэг одоо анх нээх гэж байгаа гэж яриад нэг хэдэн багш нар болцоо нэг хөдөө хүмүүс тэрний одоо юуг нь санаашил гол бөөгнөөс хүч надад сэдэн зэмч багш байгаа. 이거 쇼 만화 더워 달아가 진짜 байсан шүү дээ. Сайн даргаас хийдийн жимждэг багшнастай ойр татнааждаг тийм хүмүүс. Тэгээд би тэнийг явж байгаа энэ хайрхан талааны хангалтуулан хайрхан талааны хангалтуулан хөшөөний сүмсүүд. Тэндээс энэ хөшөөний чураа авчираад тэгээд энэ дээр энэ юу надад бичүүлээд улсуудаар захиулсан. Монгол бичгээрөө. Монгол бичгээр. Энэ юу гэсэн юм байна? Эдэн Чингис хааны алдсан ураг Монгол улсын анхны ерөнхий сайд төгсөчрийн наанусан зөвлөн бүтээвэ гэсэн. Ийм Монгол хуучин өсөр бичсэн. Энэ тогоо дарга захиулсан өндөр захиулсан. Энэ бичиг юуг нь би бичиж өгөөд. Тэгээд би тэрийн өвтөл юм байгаа. Энийг надад би бичиж мөрөж ингэж явдیں۔ манай ах дүүнэр миний хамгийн хайртай дүүнэр аваачууд хүүхдүүд ирсэн байна. Тэгээд эднийг хараад би маш их баярлж байна. Би бол эдний дундаас хамгийн өндөр настай гөгшин ах нь байгаамаа. Тийм учраас би эднийг дандаа дотор сэтгэлдээ тээж бодож явдаг. Эрүүл сарвал ингэсэн сайн сайхан амьдрах болтгоо гэж бодож явдаг. Тэр хэрээрээ эдгээр маань сайн сайхан амьдарч явдаг юм аа. За ингээд энэ дотор байгаа хүүхдүүдээ би тавчхан танилцуулж энэ манай хамгийн том бэр байгаа юм. Дэгцэр гэдэг. Одоо хөдөөний төрөний сайн малчин олон сайхан мал хариулдаг олон сайхан хүүхдүүдтэй ийм төрөний сайн одоо ээж байгаа юм да. За дараагаар нь манай хөө Батболд байна. Энэ одоо үйлдвэр байгуулад уянгаар төмнийг талах царайгаар одоо хангаад сайхан буянт ажил хийж явж байсан би их баярлж явд юм аа. Энэ авгаан манай одоо бэр хөөн тэжээ сууж байна. Отгонсорон одоо ажил албан амжилж байгаа талах царайгаа хийдэг уянгаар төмнийг эдгээр талах мадлахаар хангаж байгаа ийм буянтай ажил хийж байгаа хүн байгаамаа. Тэшүүсэр манай том хөргөнхөө. За авгааны манай миний бодлого дүү байгаа. Жагшингөө гэдэг. За манай гөгшний тунгалаг байгаамаа. Нэг эмнэлэгт ажилладаг. Эмч хүн байгаа юм да. Хамгийн том хадмах одоо зэнч багш маань одоо нэг гарчлаа. Энэ уянгад одоо уян нарийн тэл эднэс одоо багшилж байсан. Үүндээ бол одоо Эрдэнэ намын мөр хөөсөн одоо багаас Эрдэнэ намын мөр хөөсөн юм сайхан хөө. Тэгээд нэг зангараа одоо их зөөлхөн сэтгэлтэй хүндэх тусархуу ийм хүн байгаамаа. Манай ах бол одоо багаасаа одоо ингээд намын мөр хөөсөн одоо ингээд Эрдэм боловсрол сайтай ийм хүн байгаамаа. Би одоо ахаараа бол их бахархаж явдгаа. За би том хүү Батболд нь байна. Ингээд хоёр өгшөнд урт насалж удаан жаргаарай гэж өрөөгөөд би аавараа дандаа барахж явдаг шүү ааваа гэж хэлье. Цэдэн Жинчүү гэдэг айлын бэр болоод эдгээр 35 жилийн нүрийг үзэж байна. Тэгээд энэ айлын бэр болж ирээд бас сайн сайхан амьдралыг цэцгэлүүлээд өдөө зэрэгтэй яваа маань өвөг дээдс буурал энэ сайхан хоёр хөгшний ач буян гэж боддгоо.
Тэгээ эдий болж хахад миний энэ хоёр хөгшин бол намайг брээн болоод 35 жил болж хахад надад нэг муухай үг хэлж байгаагүй, над руу нэг муухай харж байгаагүй. Энэ сайхан аав маань, энэ сайхан хоёр хөгшин маань биднийг ер нь бол харцаараа, зангаргаараа ингэж л хүмүүжүүлж эдийн зэрэгтэй сайн сайхан байлгаж байгаа. Миний хувьд бол энэ Сумандан Уяг талх нарийн бовны цэхийн үйлдвэрийг нээгээд 16 жилийн нөрөг үзээд амжилттай сайхан явж байгаа. Хантайгаа хоёулаа энэ үйлдвэрээ амжилттай эрхлүүлж байгаа маань энэ сайхан буянтай буурлуудын маань ач буян гэж бодож байна. Ингээд энэ сайхан аав маань хөрөг нэвтрүүлгээ хийгээд түүхт 100 жилийн ойдоо ийм сайхан яваад бид бүхэн баяртай, бахархалтайхан байна. Хоёр сайхан буруугийнхаа ер нь болоод одоо ингэ сайхан амьдарч байгаадаа маш их баяртай. Энэ сайхан хөрөг нэвтрүүлэлт орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд хоёр буруудаа цаашд нь эрүүлэнх аз жаргал тэгээд бидэнтэйгээ ухртуудаа сургаал номлоо хайрлаад бидэнтэйгээ ухртуудаа хамт байгаарай гэж хүсээрээ. Ачаахан хөрдлөгөр энэ сургууль олон жил багшилж байна. За энэ хүүхдэн маань аваагийн багшийн ажлыг өргөжлүүлж таслахгүй гэсэн тийм өвөөгийнхэн ажлыг өргөжлүүлэн багшийн ажлыг хийнэ гэсэн тийм том зорилттой явдаг багш охин байгаамаа. Энэ охин маань сургуульд бас нэлээд нэр хүндтэй сайн багшийн тоонд орж ингэж явд юм аа. 3 дахь үеийн багшаа тий. Энэ шавдруунд ач ихэн том болоод маш их талархаж явдаг өвгөн бид тэр. Тийм учраас энэ хүүхдүүдэн бол одоо ирээдүйд сайн багш болоорой. Хүүхдүүдтэйгээ сайн ажиллаарай. Хүн амьтантай эвсэг найртай харьцаатай байгаарай гэж одоо хүсэж явдаг юм аа. Би энэ Цэдэн Жанчуу багшийн том ач охин нь байна. За би өвөө эмээгийн багш хэмээх нэр хүндтэй хариуцлага өндөртэй ажлыг үргэлжлүүлэн хийж байгаадаа их баяртай байдаг. За тэгээд энэ 100 жилийн түүхтэй төрлөх сургуультай биологи эрүүл мэндийн багшаар 11 дахь чиглэлээр ажиллаж байна. За тэгээ өвөө эмээ хоёртоо аз жаргал хэрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд хоёр минь эрүүлэх байж үр хөхөд ачцээ бид бүхэндээ үргэлж сургаал буйнаа хайрлаж байгаарэ гэж хэлээд хоёртоо хайртай шүү. Алангорон төгсөн 1973 онд төгсөн анхны 8 дугаар анги манай анги хүүхдүүд байна л дээ эдгээр. Тэгээд эдгээр одоо улсад сургуулийн төгснөхийн дараа янз бүрийн ажил амьдралаар явсан, сургууль явсан, ажиллаар гарсан. Тэгээд одоо бүгдээрээ сайхан үр хүүхдтэй энэ сайхан айл онор болчихсон. Ингээ сайхан амжилт явд юм аа. Тэгээд багштайгаа дандаа холбоотой ажилладаг. За багштай эрүүлэнхийг хүсээд ангийн хамт олноос нь хүндэтгэл үзүүлээд тэгээд цаашдаа эрүүлэнх уртдаа наслаарай. За баярлалаа. Хайртай шүү. За манай анги бол одоо 73 оны 8 төгсөлт байгаа. Бид одоо багштайгаа одоо байнгын холбоотой байдаг. Бидний одоо энэ сургуулийн одоо төгссөн сайхан багштай одоо эрүүлэнх сайхан төгсөж одоо орноос удаан жаргаарай гэж одоо хүсэж ирэх байна. За манай дундуур шамнэр байна да. 8 дугаар төгссөн. За эдгээр маань улс их орондоо өөрсдийнхээ чиглэлээр янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлдэг. Сайн сайхан амьдарч байгаа ийм улсууд байгаамаа. Энэ бүгдээр янз янзын мэрэгжлийн улсуудаа зарим нь малчин за тэгээд багш хийж байна. Эмнэлэгт ажиллаж байгаа төрөл бүрийн мэрэгжлийн шамнэр байгаамаа.
Тэгээ шавнартайгаа өөрийгөө байнга холбоотой ажиллаж юм. Эдгээр шавнартай бол ажил хөтмөр сайн хийгээд явж байсан би доктор их баяртай явд юм аа. Багштай эрүүл мэндийг хүсч урт удаанаас биднэрт ингэж энэ цагаар хайрлаарай. Манай ангийн багш Сэжинжи багш чинь бидний 1984 онд 8 дугаар анги төгссөн. Манай ангийн багш манай ангид орос хэл ордог байсан. Манай ангийнхаа одоо энэ уян сумын 8 жилийн сургууль багт нь 19 дугаар төгсөлт болж төгссөн Сэжинжи багштай 8-ын Б ангийн хамт олон байгаамаа бид нэр ингээд манай багш одоо бидний үед бол монгол хэл уран зохиол заадаг байсан, орос хэл заадаг байсан. Ингээд бид нар одоо багшийнхаа ачаар тэр үедээ бол орос хэлийг одоо яг нөгөө минь бас нэтэрийг ингээ хүмүүстэй мэдлдэг бас ойлголцтойгоо янз бүрийн үнийн дүмэн байхад бид нар одоо 10 жил очиход нөгөө нэг бид нар цэргийн ангиас ингээд орос цэргүүд ирж биднэрт ингээд 8 хийдэг байсан байхгүй. Тэгээд бид нар одоо багшийнхаа ачаар тэрэнд ойлголцож ингэж өөрөө авах бараагаа авдаг байсан. Эндээ багштаа маш их баярлж байгаа. Одоо ингээд миний багш урт удаа наслаарай. Одоо шавнартаа үргэлж ингэж ерөөл үгээ хэлж яваарэ гэж багштай хэлье. Энэхэн насанд мартамгүй гинэн цагаан үерхэлмэн эргээд бийсэн үгүйлэх нэг ангийнхан билээ. Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би Тэнд 80 сарын төгсөлтийн 8 дугаар ангийнхан манай анги хөөгдөж байна л да. Тэгээ багшийнхаа энэ юу дуудаад хөрөөж ирж надад хүндэтгэл үзүүлж байгаа юм байна л да. Тэгээ намайг хүндэтгэж байгаа явдал би маш баярлж байна тэгээд. Энэ хөөгдөөдөнд их эрүүл сурвал байгаараа улс их орондоо их юм бүтээгээрээ өөр хөөгдөөдөө сайн хүмүүжүүлээрээ сурвал соёлоо сайн явуулаарай. Мал тавиад бол малаа өсгөөрөө гэж ингэж хэлээрээ хамгийн гол нь тэгээд эрүүл сурвал өнг тух байж ажил амьдралаа сайн сайхан хийгээрэй гэж ингэж өрөөж. 4-р ангиас 7-р анги хүртэл анги удирдсан багш байгаамаа. Цэвэрт нямбаа их хичээнгүй байгаа төрх чанар үл гоё янз бүрийн багш та. Бид нар ч одоо өндөр настай багш нараа бахархаж идэв. Хөдөлмөрийн гамьяаны улаан тухай одонтой манай багш чинь им шагнал одонтой гавьяа толоход үл ер нь болохоор л багш одоо сургуулийн чинь бас 40 гаруй жил хөдөлмөрлөсөн. Тийм л хүндээ. Тэгээд итгэвэр гараад бас хийдэд бас олон жил ном уншиж хурал суусан. Эндээ хийдэг бүтээн байгууллагатаа нэлээд гар нэмэр орсон. Цаашдаа ингээд одоо багштай урт наснд удаан жаргаж ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье да. Багштай 89 оны 8 ангийн хамт олонны зүгээс хүндэтгэл үзүүлж байна. Урт нас удаан жаргараа. Цэвэрлэл санчхтаа монгон багийн андуудмэ болих цаг хугацаанд бивинэ гэсэн сэтгэлмээ. Рүүсрэн багш маань энэ сайхан сургуультай багшилж олон мянган шавнарт одоо эрдэм ном зааж байсан одоо хүний хувьд одоо энэ сургуулийнхаа талаар бодж явдаг сайхан сэтгэлээ бас олцохгүй юу те. Энэ гаруй жил бол энэ сургууль бол миний амьдралтай салжгүй холбоотой. Энэ чагаас амьдралын гараа ажлын гараа гэхэлсэн болохоор би энэ сургуультай маш хайртай байдаг. Энд нь олон сайхан гавьяат, онцгдор багш сайхан багш гэдэг бацаргал гээд дандаа гавьяат хамгийн сүүлд нь одоо цог өдрөх манай эгч хүүхэн одоо лавлагор гэж одоо гавьяатуудыг олон сайхан гавьяатуудыг төрүүлсэн. За энэ сургуулийн хамт олон бол тууд аав бид хоёр параллел анги төгссөн болохоор маш их шудраг ажил зүрхий өдөрдох ажил анги өдөрдох ажилд сайн хүн байсан учраас туулвал яг үл ямар ч гэсэн чадварлага толгой сайтай энэ хамт олныг бас амжилтанд хүрэх байх гэж бодож явдээ. Энэ сургуулийг улам их олон сайхан шавныг төрүүл сайн эвтэй найртай сайхан хамт олон байгаасаа ингэж одоо би хүсэж явдаг. Тэгээд улсын тэргүүний сургууль болоорой гэж сургуулаа өргөж бодож залбирч явдаг да.
Миний удам Монголын сайхан орон би багшийн мэрэгжилтэй ойдвын тэдэн дэнжигч байна. Манай багш чинь бас яг ном бас бичсэн баг шүү тийм ээ. Ном зам бичсэн. Хэдэн ном бичсэн? Ер нь ямар агуулгатай номнууд биччихсэн бэ? Ном бичсэн номнуудын талаар бас мэдээлэл өгөх. Тэгээ хонхшуудын төгтөр төмөрөгдүүлгээс нэртэй номсон. Урлаг ундрах онгоцтой уян нутгийн Ахмадууд гэдэг ном бичсэн. Ихийг сурвалж олныг сонс гэсэн ном бичсэн. Тэгээ хүүхдүүдийн шүлэг мөлөг орнолоор хавсаргаад нэг ном гаргасан. Тэгээд хэдэн орчуулга хийсэн дээ. Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх гэдэг проблемны обошины гэж орсуудад нэгэн дээр тагсан чинь сургалт арга болсон байхгүй. Тэр аргыг би орчуулж хүүхдүүдэд зааж өгч аймгийн боловсролын хөлтөс өгч миний орчуулсан энийг одоо сургалтанд хэрэглээд. Тэгээд тэр Монгол нэвтрүүлсэн хүмүүс бий байгаа. Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга гэдэг Орсын багш нарын аргыг. За. Тэгээ яг би зүгээр санаманд сурвалжлага янз бүрийн их бичдэг байсан л да. За тэгээд өөрийнхөө одоо энэ сайхан туулж өнгөрөөс ажил амьдралын талаар сайхан мэдээлэл өгч нутаг орныхоо түүх за тэгээд төрлөх сайхан дээр 100 жилийн түүхтэй сургуулийнхаа одоо хөгжил цэцгэлэл тэгээд одоо бүхий зүйлийн талаар сайхан яриа өргөсөн бас таньда талархал төвшүүлье. За баярлалаа. За тэгээд одоо бас хэдхэн хоногийн дараа Хөвранга аймгийн Уян сумын одоо сайн аяхан төгс өчрийн намсрангийн нэрэмжид ерөнхий боловсролын 1-р сургууль үүсэн болсны түүх 100 жилээ одоо болох гэж байна. Тэгээд сургуулийнхаа одоо нийт хамт олон болон за сум орон нутгийнхандаа сайхан ерөөлөв мэдчилгээ хэлэхгүй юу та. За тэгээ төрж ирсэн орон нутгийн ард түмэнд төрж ирсэн хүмүүжүүлсэн сургууль хүмүүжүүлсэн 1-р сургуулийн багш нар хамт олондоо өндөр насны сургуулийн хайрлуулсан өндөр наснгуудаа ерөнхийдөө уянгийн нийт ард түмэнд одоо хамгийн сайн сайхан бүхнийг л хүсэнгөрөөд ажил амьдрал нь өөдтэй байх эрүүл ингэдэн хаваалцгаал гэж ерөөх байна да. За эрүүл батарчгээ. Тэгээд бас чи миний шавьд чиний ажид амжилт бас хүсье. Баах юм авчаад чив чимээгөө болохгүй хаа. За баярлалаа башгүй та. За тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчид болоод нутгийн ард иргэдийн өмнөөс таньдаа бас эрүүлэг саруул сайхан урт удаанаас өгсөн өрөөё. За тэр өрөөл батаршгүй бай. За энэхүү Хөвранга аймгийн Уян сумын сайн аяхан төгс өчрийн намсрангийн нэрэмжид ерөнхий боловсролын 1-р сургууль үүсэн боловсны төгөн яруу алдарт 100 жилийн зориулан үзэгч та бүхний хүртээд болгож байгаа. 100 жилийн эрдмийг түгээгчид цуврал одоо хөрөг контент нэвтрүүлгийн маань ээлж дугаар энэ төрөйд өндөрлөж байна. За өнөөдрийн одоо дугаард маань Хөвранга аймгийн Уян сумын ерөнхий боловсролын 1-р сургуульд за олон жил одоо ус удирдлага за мөн одоо ус багшаар үр бүтээлтэй ажилласан. За Монгол улсын төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн ардын боловсролын тэргүүний ажилтан ойдын Цэдэн Жинжиг багш маань өргөдөн оролцлоо. Ингээд нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа. Өглөө нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь. Оргин саруул тангимда уян олон шавнаран угтаад ингри дотнугээр учран золгодог багш нар минь. Заасан хичээлэн зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод 100 жилийн түүхтэй сургуулийнхаа зузаан түүхийг тэдэл бижилсэн. Оогон сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 ард урсаг дах алдар амжилтын эздэг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэдэл түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгчид